Хоёрдугаар чуулганд мэдээллийн систем, програм хангамжийг чанаржуулах. Програм хангамжийн оюуны өмч, зохиогчийн эрхийн бүртгэл, түүний хамгаалтын тогтолцоог боловсронгуй болгох. Хувийн хвшлийн этгэлзэл буюу зах зээлийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох. Програм хангамж үйлдвэрлэлийн салбарт шинээр нэвтэрж буй түүхийд болох open data, big data буюу нээлттэй хүртээмжтэй мэдээллийг бий болгох аргыг тодорхойлох, инновацид суурилсан шинэ үеийн хөгжлийн хандлага, програм хангамжийн зах зээл ба хөрөнгө оруулалтын ээлтэй орчныг бүрдүүлэх, төрийн мэдээллийн технологийн удирдлагын албаны хэрэгцээ шаардлагыг тодорхойлох гэсэн үндсэн 6 зорилтод чиглэсэн асуудлаар ихтгэл тавьж хэлэлцүүлсэн. Энэ асуудлуудаас нийгмийн халамж зохицуулалтын системд хамгийн чухал нь төрийн мэдээллийн технологи юм а. Ерөнхийдөө бол захин засаглалаар нэлээд судалгаа хийсэн. Энэ удаад болохоор нэлээд прагматик тал руугаа орчие гэж бодсон шууд. Тэр захин засаглал дотор бол GCIO гэдэг субъект байдаг. Энэ бол ерөнхийдөө олон улсын туршлагаарч ирсэн байдаг. За манай дээр бол гадаадын юм байдаг, тийм байдаг гэхээсээ илүүгээр шууд одоо ер нь GCIO ямар шаардлагатай, ямар хэрэгтэй гэдэг тал дээр нь шууд ярилцъя гэж бодож байна. За тэгэхээр нэгдүгээр GCIO officer гэж байгаа. За энэ маань шүү дээ бид нар хамгийн түрүүнд нэрнээсээ засаад явчих гэж бодож байна. GCI office гэдэг нь бол Government Chief Information Office буюу төрийн мэдээллийн удирдлагын алба. Мэдээлэл технологийн удирдлагын алба биш байгаа. Мэдээлэл технологи бол GCITO болох байх гэж бодож байна. За хоёр том үзүүлэлт байна. Нэг нь GCIO office гэж байна, ажлын албатай, нөгөө талаас GCI officer гэж байна. За нэрнээсээ юм. За нэг товчхон юу явчих, оршил явчих. За яатсан бэ гэхээр дэлхий дээр үзүүлэлт байна. Дэлхийн интернет хэрэглэгчийн статистик үзүүлэлтээр 7 тэрбумаас 2.9 тэрбум нь болохоор интернетийн идэвхтэй хэрэглэгч болсон байна. Энэ нь болохоор нийт дэлхийд бол 40% интернет хэрэглээд байна. Интернет хэрэглээд байгаа гэдэг нь юу гэсэн цаад утгаараа болохоор бид нар мэдээллийг хэрэглээд байгаа интернетээр дамжуулж. За мэдээллийг харахаар мэдээллийг 1960 онд бол нэг шкафыг тойроод 100 хүн тойрж байгаа хийдэг байсан юм. Цаасаар хийдэг байсан юм. Тэр нь болохоор юу сүлжээгээр биш гэсэн. 2000 онд нэг хүн тарьцах нэг десктоптай буюу шууд нэг мэдээлэлтэй харьцдаг байсан. 2020 онд нэг хүний 50 гаджет буюу 50 юм тойрж байгаа. Ясуман дээр энэ маань шүү дээ. 2040 онд болохоор цэвэр мэдээлэл нэг хүнийг тойрно гэсэн. Тэгэхээр энэ маань өөрөөр юу гэсэн хэлээ гэхээр инфраструктурын интернет нь Wi-Fi-аар нь утсаар байна эсвэл шилэн кабелаар нь огт хамаагүйгээр хүссэн үсээгүй тэр хүнийг тодорхой мэдээлэлүүд тойрно гэсэн. За мэдээлэл гэж юу юм бэ? Хэлбэрээр аливаа улсад хоёр төрлийнх байна. Төрийн мэдээлэл гэж байна, хувийн мэдээлэл гэж байна. За эндээс төрийн мэдээллийг харъя. Засгийн газрын мэдээллийн технологийн хөгжил бол шууд мэдээллийнх нь хөгжил болоод эндээс шууд харагдана гэсэн төрийн мэдээлэл. Үндсэндээ юу яваад байгаа вэ гэхээр засгийн газрын захин засаглалын нөгөө үндсэн юу G2G, G2B, G2C гэдэг чинь ерөнхийдөө датаг дэд бүтцээр дамжуулаад хэрэглэгч хүргэх асуудлыг ярьж байгаа. Өнөөдөр бол бид нар болохоор системийн хөгжил програм хангамжийг хийнэ гэдэг нь болохоор дэд бүтц буюу хардвер, софтвер дээр асуудал үүсэж байна. Софтверыг бид нар өстой 100% яг тодорхой нэг дээр нэг тэнцүү 2 гэдэг шиг тодорхойлж чадсан үгээр үгүй. Хувийн хвшилт тодорхой хэмжээний ажлыг даалгаж өгөхөд нөгөө нөхдүүд маань өөр асуудалд ордог. За энэ талаар бид ч тайлбарт энэ гаргаад тавьчих гэж бодож байна. Өнөөгийн байдал. Тухайн яам агентууд болохоор захиалагч тал болоод тодорхой хэмжээний бизнес процессын хүрээнд болохоор бид нар ингэмээр байна. IT-гаар та нар шийдээд өгөөч гэдэг ерөнхийдөө бол тусгай нөхцөл дээр тусгадаг. Ерөнхий тусгадаг. Ерөнхий тусгаснаас болоод хэд хэдэн хүндрэл гардаг. Хувийн хвшил тодорхой хэмжээгээр тухайн тендер дээр оролцсонгуудаа яг юуг ямар үнэлгээтэйгээр хүлээлгэж өгөх вэ гэдэг асуудал шууд ундаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нэг талаас тусгай нөхцөл, тендерийн тусгай нөхцөлийг боловсруулахад хугацаа их ордог. Одоогийн байдлаар бол ерөнхийдөө яам тамгын газрын бол мэрэгжлийн бус гэдэг хүмүүсээр болохоор ерөнхийд нь тусгацдаг учраас ухаандаа нөгөө нэг яригадад байдаг барилгын гэрэн дээр гарын ус үзгэлждэг учраас эргүүлээд бид нар юу хүлээж авахгүй вэ гэдэг дээр асуудалд ордог. Нэг санхүүгийн жилийн хугацаанд. За тэгэхээр хугацаа их орно. Хоёрдугаар тендерийн тусгай нөхцөлийн чанарыг бол сайжруулж явах хэрэгтэй. Ер нь байнга санжруулж явах хэрэгтэй. За ингээд эцэст нь юу болдгоо гэхээр ерөнхийдөө гол зургал нь юу вэ гэхээр эдрийг бүгдийн дата төвдөр аваачиж өгдөг. Аваад анарнаа. За шударга хэлэхэд бид нар тодорхой хэмжээний эдгээр байгууллагуудын бүгдийн IT-ийн юунууд нь бол уулын зөв явдаг, зөв өгсөлтөй, зөв гарч ирдэг. Хүлээж авахдаа бид нар давхарсан дататай, зөрчсөн платформтой хардверийн нөөцөө болохоор сул ашиглалтаар юм хүлээж авдаг.
Энэ бол яг одоо тулж байгаа өнөөгийн байдлын топ проблем. Захин засаглал. За тендерийн тусгай нөхцөлийг сайжруулах ажиллагаа явагдаж байгаа. Тийм үү? GCI-тэй хамаатай учраас тийм. Засгийн газрын сул тал, хувийн хвслийн сул тал маань сая дөнгөж сая яригдсан юм. Тендерийн тусгай нөхцөл чанаргүй болчихоор хувийн хвсэл хийх зүйлээ яг таг ойлгохгүй хэмжээнд ирдэг тал бол байдгаа. За энийг яах ёстой вэ? Өөрчлөлт нь орж ирнэ. Тендерийн тусгай нөхцөл бэлтгэхэд төлөвлөлт төсөв тооцох яам агентлууд бол тодорхой хэмжээгээр технологийн төлөвлөлтийг хийх шаардлагатай байдаг. Энд би ямар санхүү ярьсангүй. Бид нар технологийн тусгай нөхцөлийг зөв гаргадаг байх ёстой. Хин их вэ? За өнөөдөр болохоор шууд нэг кейс ярьж байна. Тестинг орно. Энийг ингэдэг юм. Тендерийн тусгай нөхцлөөр буюу одоо тэр санхүү төсвөөс нь хасаад зүгээр нэг ингээд систем авчирч байгаа. Өнөөдөр хувийн хвшил болохоор системээ барьж очингуудаа тухайн яам дээр очиод за ажиллаж байгаа үзээд өгдөг. IT project гэж хэл ийм өндөг шиг. Тэнгүүд нөхдүүд хараад яг болдог байхгүй. 3 сарын хугацааны дараа юу болдгоо гэхээр нөгөө хуулиараа бүгдийг хүлээгээд авсан байдаг. Нөгөө 3 сарын дараа чинь хахаж эхэлдэг байхгүй. Стресс тооцоогүй. Процесс тухайн үед байсан уу? Байсан. Болж ирсэн үү? Болж ирсэн. 3 сарын дараа энэ систем чи яг гацаад унгаа гэдэг асуудал шууд үүсдэг. Тэгэхээр энэ ерөнхийдөө IT төсөл хэрэглээд хэцүү болдог. Нөгөөх нь болохоор засварчд гэдэг нэг дататууд дээр л бүгдийг ингээл засах ажиллагаа ингээл хийгээл явдаг бол өнөөдрийн үнэн төрөх болмоо. За энийг яаж хийдэг вэ? Тендерийн тусгай нөхцөлийг хэн тодорхойлох вэ? За IT ажлын туршлагатай хүмүүс тодорхойлно. GCIO буюу GCIO гэдэг Government Chief Information Officer. GCIO бол нэгдсэн ойлголттой юу? За GCIO бол Монголд байгаа юу? Байгаа. Анхны хэлбэрээр байгаа юм. Тухайн жилийн өмнө 2 жилийн өмнө админы чуулга уулзалт дээр иржсэн усуд бүгдөө байгаа юм. Тухайн уулзалтаас ганц л юм арсан. Би ингэх юм аа, чи ингэх юм аа, ингэсэн чи ингэх юм аа, тэгс юм аа гэхэд бол тэр хоорондоо яриагаа маш сайн ойлголцож чадчихжээ. Тухайн шийдлүүдийг болохоор одоо яам тамгийн газрын дээд төсөнд биш тэр дороо болохоор хийж болдог. Гэхдээ анхны хэлбэр дээр 3 чанаргүй зүйл харагдана. Хоорондоо харилцахад хугацаа их ордог. Идэхгүй хоорондоо харилцахтай хугацаа их ордог нь болохоор нөө дарга одоо дээд даргаасаа нөө зөвшөөрөл авах гэдэг ингэж явсараа систем засварын ажиллагаа бол хугацаа их ордог. Хоёрдугаар тодорхой хэмжээнд идэхгүй нэг формат стандартын бус зарим газар бол бүхэл бүтэн газар байхад зарим газар бол зүгээр нэг 2 инженер байдаг, зарим газар зүгээр нэг бие чадна байдаг. Бие чадна гэдэг бол мэднэ тийм. Тэгээд 3-дугаар энэ системүүд бүгдөө ирэхээр нөөцөө хамтдаа нийлүүлдэг байхгүй хардверийн түвшинд. Тэгэхээр юу үүсдэг вэ гэхээр дата төвийн нэг одоо 70 м квадрат талбай дээр үстэй нэг оролдож болдгоо нэг баахан ракууд үүсдэг. Гаднаас нь баяр бол арж тавихаар нөгөөх нь болохоор CPU-гийн 10% ашиглалтаа, RAM-ны нэг 10% ашиглалтаа тэгээд тогтцоогоо орчих гэхлээр ой наадах чинь тэр газрын тэр юм руу орох чамд ирэх зүй байна уу үгүй гэдэг асуудал шууд үүснэ. Энэ нь болохоор бид нар өөрөөр хэлбэл софтвер клаудын хэмжээнд бол ресурсээс тэ одоо ресурсээ зөв тооцоод зөв нөгөө үр ашигтай байх ажиллагаа дээр шууд тэг болдог гэсэн үг. За энийг зөндөө судалсан. Энийг тэгээд дата дүүс нь энэ тэнд рүү юм бичээд ингэхээр хөрөнгөө хүү яах вэ гэдэг юусэн эрх зүйн ингэр юусэн болдгоо. Яагаад тэгэхээр GCIO-гийн субъект байдаг учраас GCI organization гэж байдаг учраас. За тэгвэл GCI өөр ямар ах хэвтэй. За ийм байна. Саяны ярьсан шиг дахиад давтаад хэлэхэд одоо юу гэдэг юм татврын алба. Дараажилч гэсэн дахиад шинэ процесс үүснэ. Дараажилч гэсэн дахиад IT-ийн юу хийн. Хийлээ бүгдийг шийднэ. За усын бүртгэлээр хийх газар. Бас тодорхой хэмжээний системийг шийднэ, дахиад шийднэ. За ерөнхийдөө бол бүгдөө шийдэж байгаа. За шийдэнгүүд доторхыг хардаг. За дотор нь харангууд энэ шар байшин бол хувийн хвшил. Салчч болдгоо, нийлчж болдгоо. Араас нь maintenance-гээ явдаг. Өөрийн ирэхгүй явдаг. Тэр бол тэр ашиг сонирхлын зөрчилдөгч байгаад байгаа юм биш. Байлгаж авахгүй бол болдгоо байхгүй. Энэ доторх нөгөө юм дотор нь системийн тэр security-ийн team, hardware-ийн team, service-ийн team, data-ийн team, юун team гэсэн ийм л юм байдаг дотроо. Яг тэгэхээр нөө бид нар ч бас хамтарч бас нэг засалцаад байдаг учраас уучраа бас нэг мэдээд байна. За, бодлого явсан уу? Явсан. 212 дугаар тогтоол. Бүх датанууд бүгдөө дотроо орсон. Одоо нөгөө IT project-ийг маань өнөөдөр ганц программист, ганц программын компани гэдэг дотроо ярихгүй. Энэ маань үндсэндээ 3 ангитай юм бэл. Нэгдүгээр сервисийн анги, хоёрдугаар цэгцэрсэн датагийн анги, гуравдугаар хардверийн анги. Бид нар энэ гурвыг зөв ялгаж зөв тусад нь бодлого барьж GCIO бүтэх юм бэ. За
Тэгээд өнгөрсөн жил бол явсан. Цэвэр сервисийн түвшинд бол явсан. Төрийн 25 үйлчлэгээ, төрийн үйлчлэгээний захин машин, тий? Замын цагдаанд оргуулын систем, засгийн газрын өргөдүүлэх авах 11 call center. Эдгээр чинь сервис байхгүй. Өөрөөр хэлбэл дата биш байхгүй. Ерөөсөө дата биш. Энэ бол дан платформ. Магадгүй энэ платформ сайн муу ерөөсөө хамаагүй. Дараа жил 2 жилийн дараа өөр хэрэгцээ гарахад сервис өөрчлөгдөнө. Юу үлдэх вэ? Дата л үлдэнэ. За тэгвэл тэр дата гэдэг нь маань юу юм? За одоо энэ ч болохоор яг яригдж явж байгаа захин засаглалын корын асуудал байдаг юм. Хамаагүй хувийн хвшлиг бол дататай байж болно. Төр өөрөө бас өөрийн хвшлийн дататай байх ёстой юм байна. Төр өөрийн хвшлийн дататай байхдаа нэг зэгцэрсэн дататай байх ёстой юм. Тэр нь өөрөө тодорхой хэмжээгээр төрийн хэрэг болох юм. Тэгэхгүй бол систем дотор том програм дотроо дотор нь датагаа тавьчихдаг, гаргаж ирээд чаддгүй, ингээ нөгөө систем нь яваад байдаг тиймэрхүү асуудлуудыг та бүхэн бол маш сайн мэдж байгаа гэж бодож байна. Хоёрдугаар хардверийн асуудал. Хардвер гэдэг чинь бол бид нар сайн мэдэх хэрэгтэй. Альва IT прожектууд явагдахаараа дандаа араасаа нэг рактаа нэг сервер дагуулдаг. Энэ бол худлаа биш үнэ. Дараа нь яах гэж байгаа бөөм нэг тийм. Тэр нь очиод ирэхээр сүултээ их хэсэг тухайн яам одоо дамын газрынхаа нэг газар нэг одоо агааржуулагчийн доор байж байгаа. Тэгээд айжмдаа өссөн үсэг удаа тэр ирдэг байхгүй. Тэгэхээр хардвер дээр болохоор гүрж дээр шууд хэлж ийсэн. Бид нар хардверийг нь тусад нь максимум стандартаар яадаг. Одоо максимум үзүүлэлттэй юмыг тендерддэг гэсэн үг байна. Зүгээр бүхэл бүтэн саяных шиг өндөг шиг IT project явангууд хувийн хвшлийн байгууллагууд буруутах юм биш, зөв юм болно. Яаггүй гэхээр сервисээ бичдэг гүйцэж датагаа өгөөч гэх нэг бага улсын байгууллагуудаас нөгөө хэд нь үгүйг нь за өөртөө нөгөө датагаа зохион хардверээ яадаг хамгийн минимум үзүүлэлтээр нь тавьчихдаг байхгүй. Яг 3 сарын дараа дүүрэхээр гацдаг. Ийм л асуудал байна. Ерөөсөө их амарх. За тэгвэл GCI очинд бол юу хийх ёстой юм? Энэ гурвын төвшөнд шүү дээ. Маш сайн тендерийн тусгай нөхцөлийг хийдэг одоо мэрэгжлийн төвшний төрийн албан хаагч программистууд байх ёстой юм байна. Нэгдүгээр сервис төвшөнд GCI-ийн сервис дотор модулийн параметрыг шаардлагуудыг зөв тодорхойлох ажиллагааг хийж өгдөг байх ёстой. Ухаандаа сервисүүдийг харахад өнөөдөр бол ерөнхийдөө нэг 200-300 сервисийг ингээд хийгээд 200 гэж яг нь юу тань 25 дээр нэмэх нэг 3-4 гэнэ 30 сервис хийхэд одоо нэг юм анзаглагдчихж байгаа. Нийтдээ 4000 сервис дээр нэмэх сервис тэнцүү сервис гэж нэг юм гарах байх. Тэнцээ аль параметр нь яаж хоорондоо нийцдэг вэ гэдгийг мэрэгжлийн төвшөнд гаргаж өгөхгүй бол дараагийн сервисүүд анхан шатных байхгүй гэсэн. Энэ сервис ингэж хийж байгаа учраас энэний сервис энд input output хийж байгаа учраас та энэгээр нь input output-ыг хийх ёстой шүү гэдгийг тендерийн тусгай нөхцөл бичдэг байх ёстой. GCI юу өгдөг байх ёстой. Тэгэхгүй бол дахиад эхнээс нь бичнэ гэсэн бүгдийг. Хоёрдугаар за би гуравдугаар нь хардверийн максимум үзүүлэлтийн тендерийн шаардлагад оруулж өгнө. Дэлхийн өнөөдөр cloud систем рүү орчиж байна. Нөгөө олон ракууд шүү дээ. Нөгөө 50% байгаа сул байгаа. Тэр бүх юмуудын CPU RAM-аар нь тусдал нь гаргаж ирж менежмент хийгээд одоо программын шийдлийг хүргэчихсэн. Нөгөөдгөө болохоор бид нар тэрийг cloud шийдэл гэж хэлдэг. Cloud шийдэл дээр болохоор тухайн систем нь болохоор яах нь CPU RAM нь хэрэгтэй газар бүгдийг нь оруулаад хэрэггүй газар муцаагаад ингээд тавьчихдаг. Эцэстээ бид нар юунд хүрэх гээд байгаа вэ гэхээр ерөнхийдөө 4000 сервисийг бол ямар ч хоорондын зөрчилгүйгээр хооронд нь биелүүлээд тавьчихсан байдаг. 4000 сервис. Яг үндэ бол төрийн сервис чинь 320-оос төрөөс GDC 320-оос 223-ыг бол IT-жуулах боломжтой гэдээ байгаа юм Монголын хувьд. Яг үнд тэгтэл яг харах юм бол бид нар талд хэрэгцээ байгаа. Тэр талд хэрэгцээ 4000 сервисээ хамгийн максимум тоогоор тавигдсан. Тийм ба. Тэгэхээр бид нар өнөөдөр одоо 35 сервис дээр эхний архитектур дээр гацаад 35 сервисээ дуусах уу? Эсвэл үнэхээр яг бодлогоо зөв тавиад GCI-оор нь тавьчихад 4000 сервисийг 2-3 жилийн хугацаанд маш яралтай завгүй хийцгээх өгдөг асуулт байдаг. Нөгөө талаас big data-гийн хөгжүүлэлт бол байгаа. Энэ бол зүгээр single source зарчмаа бариад хоорондын холбоог хийж яхад айжмдаа хийх ажил аягүй өндөр байдгийг. За ингээд 3 дугаар хардверийн систем бол cloud infrastructure руу орж байгаа. Cloud infrastructure руу орж ийн гэдэг чинь ерөнхийдөө шинээр одоо нэг юнитийн сервер нэмэгдэж байхад бол бүтэн ингэ нэмэгдэж байна гэсэн. За энийг
Би энэ тав нөгөө смарт дашбордын хэлбэрээр үзүүлэх гэсэн юм л да. Тэгээд нөгөө интернет цай орсонгүй. Гэхдээ смарт дашборд гэдэг маань өөрөө юу гэдэг ихлээр жишээ нь 111 түвшнээсээ тухайн хүн жишээ нь одоо 500 төгрөг хийхэд тэр драйвер автоматар сервер руу шийддэг байхгүй. А тэнгууд виза карт тэнгууд бас автоматар шийдэж. Юу өсдгүү гэхээр эцэст нь нэг юм 95% бэлэн мөнгөөр хийгээд байна, 5% нь юу нөгөө картаар хийгээд байна гэсэн ийм диаграм үүсчихдээ. За энэ real time диаграм чи юунд хэрэгтэй гэхээр шууд газар дээр нь тодорхой хэмжээний 6 сар бид нар тайлан татаж авчирсаар хагаад одоо 95% нь бэлнээр байдаг, 5% нь одоо бэлэн бусаар байдаг гэдг нь биш. Ерөөсөө одоо юу гэдэг шууд индикатор байхгүй, real индикатор. Real индикатор дээр тодорхой хэмжээнд бидэрт энэ юм дутчихин, тийм дутчихин, тийм юм ингэж авах хэрэгтэй юм байна гэдэг decision making хийхэд өстой асар өнгө юу үзүүлнэ. Одоо амарчлал нь хоёрдугаар нөгөө сүрс буюу тухайн мэдээллийн үнэн бодит мэдээллийн чанар чинь номер 1 гэсэн үг байхгүй. Анхдагч сүрсээс авчиж шít машин өгж байгаа учраас. Тэгэх юм бол хитийгээр сайн, маш сайн decision maker байгаад сүрс нь буруу байх юм бол яах вэ? Буруу шийдвэр. Хитийгээр тэр нь санаадаа санаагуудаа биш. Тодорхой хэмжээний магадaltaй сүрстэй байвал яах вэ? Бас л магадaltaй шийдвэр гарна. Real time концепт гэдэг нь бол энэгээр явчихсан. Энэ бол GSI-гийн өөрийнх нь дараа чинь нөгөө сервисүүдээр тавьдаг цэвэр одоо IT-ийн дотоод хөгжлийн мониторингийг тавьдаг ажиллагаа. За одоо бид нар тэр бүтэц хэрэгтэй гэдэг нь нэг хідэн ийм асуултуудаас тодорхойлогддог. Өнөөдөр GSI тендерийн тусгай нөхцөлийн бэлдэх дата бааз гинт хэрэгтэй боллоо гэж бод. Удирдлага өндөр түвшиндээр жишээ төсөв одоо ингээд нөгөө төлөвлөе гэж бод. Монголд хэдэн ширхэг төрийн компьютер байгаа вэ? Мэдхэн байгаа юу? Байхгүй. Тоолж болох уу? Уулна бол болно. Яг өдөө хүрт бид нар мэддгүй. Нэг бас. Төрийн мэдээлэл хэдэн сервер байгаа вэ? Мэдхэн байгаа юу? Байхгүй. 6 сарын тайлан хамаагүй шүү дээ. Яг одоо хэд байгаа юм. Энэ асуулт. Захин засаглалыг хөгжүүлэх гол асуулт. За тэр төрийн мэдээллийн хэдэн сервер, хэдэн датадууд дээр хагаад хэдэн гадуур байгаа юм. Мэдгүй. Монгол улсад нийт ямар үзүүлэлттэй компьютер серверүүд байгааг бол бүрч мэдэхгүй. Тоог нь мэдэхгүй. GSI Smart Dashboard-д бодлого барих уу? Барина. Дотроо барина. Лайв барина. Live real time барьж зүг шийдвэр гарна. 4000 сервистэй хамааралтай PK бодлого зохицуулт байх уу? Байвал яаж байх вэ? Том асуулт. Ямар үед PK ашиглаад ямар үед SSL ашиглах ёстой юм? Бид нар энийг ярьсан юм байна уу? Байхгүй. Нэгдсэн төлбөр тооцооны платформ гэж юу байх ёстой юм? Яагаад онлайнаар тэ кредит системтэй төлбөр тооцоо хийж чаддгүй юм? Хариулт байгаа юу? Байхгүй. Үндэ бол яг энэ дээр үстэй те яг энэ бол захин засаглалын үндсэн функцүүдийг хэн хариуцах вэ гэдэг дээр тодруулж гарч ирсэн асуултууд байгаа юм. Ухаанд бол мэдээлэл технологи шууд харилцаа холбооны газар бол ажиллаа сайн хийж байгаа. 40 хүнтэй доороо 6 том салбар орж байгаа. Захин засаглалыг хийхэд 40 хүнээ 6 таа хуваагаад ингээд үдсэн ч гэсэн маш цөөхөн хүмүүс байгаа юм. Үндэ бол. За тэгээд хэрэг байдаг бол яах вэ? За яг тодорхой хэмжээгээр үүрэг роль нь болохоор дата төв дээр тэгж хайбрид маягтай хийх гэж оролцсон байдгийн. Гэхдээ зүгээр юм чухал нь энэ байдаг. Захиргаа бизнес шинжилгээний хэлцээр удирдах дээд байгууллагыг төрийн захин үйлчилгээний давхартал үр ашигтай байдлын талаарх оновчлоор дэмжлэг үзүүлдэг. Байгууллагын хүний нөөц санхүү хууль эрх зүйн үйл ажиллагааны зохистой харилцааг бий болгож дотоод хяналтыг гүйцэтгэх чих үүрэгтэй тийм байгууллага байх ёстой. Нэгдүгээр асуулт те. Хоёрт мэдээлэл хөгжүүлэлтийн системс хилцэн байнга энд хаана шинэ технологи гарч байгаа, шинэ платформод гарч байгаа гэдгийг гаргаж ирж явах хэрэгтэй. Шинэ платформ. Платформ хоорондын мөргөлдөөн гэдэг чинь өөрөө айгүй хэцүү яад байхгүй. Сервисүүд бол ойлгох. Нэг хил дээр нэг сервис ингээ явчих, нэг G2C-ийн үйлчилгээ, G2C-ийн хоёр дахь үйлчилгээ. Тэнгүүд Android ороод ирдэг байхгүй. Маа. Тэгэхээр бид нар өөрчилж мэдчих хэрэгтэй байхгүй. Android-ийг харж идэг платформ гэж харна, iOS-ыг платформ гэж харна. .NET-ийг бид нар платформ гэж харна. Дотоод архитектур зохион байгуул. Өнөөдөр нэг том проблем гарч байна. Unix мундаг, Windows мундаг гэдэг. Гэтэл та нар документ репозиторигаа яаж хийх гэдэг асуулт үүсчихдэг байхгүй.
Энийг GCI дотор зохион байгуул. Солонгос номер 1 систем хөгжүүлэлтээр одоо GCI-оор номер 1 болсон байгаа. Тэгээд тэр нь Unix Ubuntu-г аваад явж байгаа. Энэ чинь платформ яриад байна. Гэхдээ документ репозитори дээр тэд Microsoft ашигладаг байхгүй. Яагаад? 95% одоо нөгөө юунууд нь иргэд нь Word Excel ашигладаг учраас яалчгүй шиг орж. Тэгэхээр Солонгос яасан бэ? Платформыг нийлүүлж бодлого барьсан байна. Платформ хоёр платформыг нийлүүлж бодлого барьдаг субъект хаана байгаа? Хаана вэ? Хэрэг бид үнэхээр цахим засаглал хийх гэж бол смарт government хийх гэж бол тэр субъект хаана вэ? За. Бүртгэлийн хэлтсэн. Маш чухал хэлтсэн. Үндэ бол энэ бол даатууд дээр байдаг те нэг тийм хэлтэс биш юм. Энэ бол GCI-гийн хамгийн том хэлтсэн. За, бид нар big data хөгжүүлэлтэд бүртгэлийн давхартлыг арилгах гэж ингэж ажиллаж байгаа болвол тэр дотор хамгийн том хэлт нь бүртгэлийн бүртгэлийнх байна. Яагаад бүртгэлийн бүртгэл байх вэ гэхээр хамгийн түрүүнд хэрв та нэг ажил хийж байгаа бол судалгаа хийх хэрэгтэй. Ялчгүй судалгаа хийх хэрэгтэй. Датанууд ч байж байгаа шүү дээ гард ор. Төрийн байгууллагуудын донд хэн ямар датаг өсгөөд хэн ямар дата хийгээд вэ? Мэдчих чадахгүй. Болиулах гэж байгаа юм биш. Одоо юу гэдэг эрх мэдэл авах гэдэг юм биш. Мэдчих зөвлөмж оруулах байхгүй. Уучлаарай танаа датагийн тэр тейблийн тэр колумн чинь энэ датагийн энэ тейблийн энэ колумнуудад авцаад байна. Тэгэл болоо. Асаа бол наадах чинь бол big data дээр бол ашиглахгүй гэд давцсан учраас гэдэг. Ингээд ирэх юм бол бид нар нэг чигтэй болчихж байгаа юм. За одоо бид нар тэр Солонгосын номер 1 засаглал дээр энэ байгууллага тэрийг хийхэд бол ямар хүнтэй байна гэдгийг харах гэсэн. Энийг үзүүлэх гэсэн. 2013 оноор 135 биллион вон зарцуулсан. Дотроо ойролцоогоор 2 офис, 2 групп, 1 центр, 10 дивизтэй 46 баг байгаа. За ингээд дүгнэлтээ хэлсэн. GCI officer гэж хэмбэ. Төрийн захиргааны байгууллагууд болон яам агентлагуудын IT хариуцсан дарга мэргэжилтэн нар байгаа юм. Officer гэдэг нь тэр мэргэжилтэн байна. Тэд нар өнөөдөр нэг юм офис байгаа тэр офисын ажлын албад шүү дээ. Манайд дотор ийм юм байна гэж зүгээр өдөртөө толоод өгчгэд бол нэг асуудал үүсэхгүй байхгүй. Тэрсний дараа тэр нь айжмдаа автомат танаа серверээс ингэж авъя тэгэж авъя гэчээд тэгээд GCI-гийн ажлын алба буюу GCI office ажлын алба болохоор зөвхөн техникийн тэн тусгай нөхцөлийг гаргадаг байвал яах вэ? Тэнд компьютер дутаад байна, тэнд юу дутаад байна, тэнд RAM нь одоо муутцсан юм байна. Тэгээ бүгдөө жигд явах хэрэгтэй гэдэг асуудал. За тэгвэл ажлын албанд тавигдах шаардлага нь яав? PMP. Өнөөдөр бид нар зарим тохиолдолд их жигд биш болохоор яриад байна л да. Программист гэж яриад байна. Аль хийзээ тэр чинь 5-6 жилийн өмнө мэрэгчлэрээ ялгарсан шүү дээ. Менежер, project management professional гэдэг нь ямар хүн багс? Аналитик яадаг. Cessna SMP сүлжээний инженер. Oracle Platinum Master Database Architect, Linux Enterprise System Engineer, Java Master Coding Engineer, аналитикууд, оновчлын онолынх нь математикч, дээд математикч таана тий? Нөгөө нэг авчирч ирсэн цуглуулсан тэр тоон дээр чинь тооцоо хийж гаргах гэдэг хамгийн зөв оновчлоор яаж хуваарлт хийх үү гэдгийг тэгж тэр чинь үнэн бодтой мэдээлэл гарч тий? Ийм. А мэдээж эдрийг бэлтгэхийн тулд цахим засагт академи гэж заавалчгүй байдгийг боловсрал дээр бүр нэг хэсэг нь болцсон явждаг. Төр өөрөө аж ахуйн асуудлаар оролцдог. Ганцхан шийдвэр гаргадаг. Шийдвэр гаргахдаа мэдээлэл төр тулгуур. Тэгэхээр төрийн үндсэн үйл ажиллагаанд хамгийн чухал юм мэдээлэл үс гэсэн үг. Тэгээ одоо өнөөдөр юу болж байгааг вэ? Зүгээр нэг уулын амтай төсөөлөд бодъё. Уулын аманд баахан айлууд буутсан төрийн байгууллагууд. Тэгээд одоо ус авах гээд доошоо бүгд газар хөрвүүлж байгаа юм. Тэгээд доороос усаа авч байна. Одоо ингэсэн чинь зарим нэг айлынх нь усны нөөц нь хөрөлцгөө болж байгаа. Тэгэхээр одоо ингээ хоорондоо холбогдъё гэдэг асуудал ярьж байгаа. Тэгэхээр энэ юм чи ерөөсөө нөө хот үүсэж байгаатай яг адилхан юм процесс хийж байгаа. Гэтэл одоо өнөөдөр GCI хэрэгтэй мүү гэж асууж байгаа асуулт нь хотод ус сууг удирдах газар хэрэгтэй юу гэж асууж байгаа тийм. Одоо нэг аналог нэг л сонсогдоод байна л да. Тэгэхээр энэ бол байх хэрэгтэй. За, стратегийн хувьд ярьж байгаа. Яаж байгуулах вэ? Улс төрийн дэмжлэг яаж авах вэ? За, одоо бүх төрийн байгууллагын мэдээллийн технологийн инженерүүдийг суулгаж хагаад ингээд GCI хэрэгтэй юу гэд ярина гэдэг бол эргээд
тэр турбаа татдаг сантехникчтэй ус сууг удирдах гэж хэрэгтэй гэж ярьж байгаа. Яг адилхан. Тийм учраас тэр стратеги бүтэхгүй зүйл. Хамгийн гол нь хотын удирдлага буюу одоо төр засгийн дээд түвшинд л ярих хэрэгтэй. Тийм учраас нэг удаа ерөнхий сайдад танилцуулсан. Даанч улс төрийн нөхцөл байдал нь болоогүй дахиж төрийн юм бөмбөцөл ингээд үүсэхгүй гэдэг ингээд саналыг нунгаачихсан юм зүйл байна. Одоо нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Тэр айлууд усаа одоо худгаа ухахдаа нэг савнаас мөнгө гаргаж байгаа. Нэг савнаас мөнгө гаргаж байгаа. Тэгээд доор ухаж байгаа. Ямар ч нэгдсэн зохион байгуулалтгүй. Тэгээд бид нар сангийн хамт очиод уулзсан. Гэхдээ энэ ингээд замраагүй яваад байна тий. Бүх мөнгө чи ингээд яваад байна юм. Яаж хийх юм бэ? Энэ ерөөсө тодорхойгүй байна. Энэ эдийн засгийн яам дээр ингээд хөрөнгө оруулалтын төлөвлөлт явж байгаа. Манай дээр ингээд зарлага нь явж байна. Тийм учраас танах ингээд ангилж өг. Тэгээд бид нар ангилж өгөхгүй засгийн газраас тогтоод оруулах гэхээр дахиад эргэж. Ингээд бүх юм явсаар байгаа яасан гэхээр ерөөсө хууль эрх зүйдэрээ гол асуудал байгаа юм байна. Тийм учраас энийг байгуулъя гэвэл эхлээд улс төрийн дэмжлэгийг авах ёстой. Бүр дээд түвшинд ярих ёстой. Ярихдаа яагаад мэдээллийн технологи хэрэгтэй вэ гэдэг дээр яг саяны мэдээлэл бол улс юм аа, төрийн байгууллага амьдрахад хэрэгтэй улс юм. Тийм учраас энэ дээрээ бид нэр стратегтэй хандах ёстой гэдэг ойлголтоор өгөөд харин доор нь яаж хийх вэ гэдэг механизмын хуулийн бэлтгэсэн байх хэрэгтэй. Тэгээ ингийн бол цаашаа явах гал харагдсан юм байна. За энэ нөө ирсэн улсууд маань бүгдээрээ нэг юу юм хагас минут болохоо өөрсдийнхөө эцэгнүүдийг хэлээч. Одоо хүний мэдээлэлтэй хүнтэй холбоотой гол мэдээллүүдийг гаргаж байгаа бүх байгууллагууд чинь төрийн байгууллагууд байгаа. Цуглуулж байгаа. Тэр хүмүүс маань одоо сая инкул даргын презентацийн дээр гардаг шиг нөгөө big data-га цуглуулад бий болгочих тэр түүн дээрээ тулгуурласан 4000 сервис чинь манай програм хангамж үйлдвэрлэгчдэд асар том боломжийг нэгдүгürt гаргаад ирж байгаа. Хоёрдугаарт нөгөө нэг бас ярьлаа шүү дээ. Ойлгомжгүй байдал гэдэг юм чинь энэ бүтцийг бий болгосноор ойлгомжтой болоод эхэлнэ. Нөгөө програм хангамж үйлдвэрлэгчид маань ямар техник, ямар нөгөө техникийн тусгай шаардлага биелүүлсэн зүйлийг би хийх ёстой бэ гэдэг чинь ойлгомжтой болоод эхэлнэ. Хувийн хвшил өөрийнхөө санал болгосон төслөө манай консистенц зэрлэх боломжтой. Бид нар хамтраад тэрийг бас засгийн газрын тогтоол гаргадаг. Гаргаад дэмжиж ингээд явуулахс боломжтой байгаа шүү. Тэгэхээр бүх юм нээлттэй байгаа, хаалттай байгаа биш. Тэгм учраас та бүхэн санаа байвал ирээд бидэртэй уулзч болно гэдэг хэлье. За. Яг CIO, хотын CIO нар болон энэ тентгийн яамных нь яг CIO нартай ингээд уулзахад бол өөр улсын шүү дээ. Тэгэхэд ярих юм байдгүй, ажилгүй байдаг юм байна л да. Нэг тэг манай Монгол улсын бид нар ингээд юм ярихаар амар сонирхдаг байхгүй. Пүүг танах энэ ч асуудлаа шийдэг юм уу? Тэрийгээс яагаад юм пүүгс танаас чинь дүүрэн ажил байгаа юм байна. Бизнес талаас нь хараад эхэлт юм байна л да. Тэгүн гоота компаниуд чинь ингээд сонирхож эхлээд өөх танаас ч очиод бараг хийчмээр ажил хийчмээр юм бэ. Манай энэ төрд бараг хийх ажил алга. Тэгэд ингээд ийм л юм байд юм л да. Тэгэхэд өнөөдөр жишээ нь бид нар ингээд суугаад ингээд асуудал байгаа учраас ажил байгаа байхгүй тий. Ажил байгаа учраас бид нар ингээд ярилцаад ингээд шийтгэхээ сууж байгаа ингээд баяртай байна. Компаниуд нь харьцангуй бие даасан. Тэгээ одоо би жишээлбэл компаниудын өдөртөн IT-ийн тэр ажил руу нь ороод байдгүй. Манайх болохоор яадаг вөхөр одоо групп дээр байдаг IT-ийн газар нь яадаг вөхөр бодлого гаргадаг. Тэгээд нэмэх нь дундын сервисүүдийг нь үзүүлдэг. Одоо жишээлбэл имэйл, санхүү, одоо жишээлбэл хүний нөөц ч гэдэг юм. Тэгэхээр яг манайх болохоор ингэж явж байгаа л да. Компани болгон дээр компаниуд нь томж байгаа, жижигч байгаа. Компани болгон дээр бол яг тийм IT хариуцсан нэгж зарим дээр нь бол том газар байгаа, зарим дээр нь бол баг ганц ч хүн байхгүй. Өөр шууд аутсорсинг хийж байгаа. Гэхдээ компани болгон дээр хоёр ийм хүн байдаг. Хоёр хүн жиштэй албан тушаал. Тэр нь болохоор IT хариуцсан захирал. Тэр нь бол CEO-н ч байж болно, CFO-н ч байж болно, хүний нөөцийн дарган ч байж болно. Одоо хүний нөөц арай жижиг гэх юм аа. Тэр нь CFO, CEO. Энэ бол яг IT-тэй холбоотой бүх шийдвэр гаргадаг хүн гэсэн үг. За том газар нь бол яг юм CIO нэ тий. Хоёр дахь тэр албан тушаал нь болохоор яг IT одоо нэг нь болохоор IT хариуцсан захирал, нэг нь болохоор IT-г мэрэгжилдэг. IT мэрэгжилтэн бол яг нөгөө гарчлал хийдэг хүн. Одоо компьютерээр форматлах уу, сүлжээгээ татах уу, тийм ээ. Эсвэл одоо тэгэл тэр газар нэгж байж бол. Яг манайх ерөнхийдөө нэг иймэрхүү бүтцтэй яваад яг гайгүй явж гин гэж бодож байгаа. Тэгээ яг одоо жишээлбэл энэ би өөрөө туршлага ярих гэдэг юм л да. Би чи урд нь пассис гэж төсөлтөөр нэг үнэлгээний юунд нь орж ажиллаж исэн. Үнэлгээ хийгээ явж байхад дээд шүүхтэр очиод
IT хүн байна уу гэдэг байх. Тэгээд за танаа дээр ингээд жилийн өмнө ингээд ийм төслийн хүрээнд ингээд ийм сервис хийсэн юм байна. Биш ээ. Сервер авчираад ингээд ийм програм суулгасан юм байна. Legal info-гоос харахаар сервис ямар ч гэсэн ажиллаж байна. Мэдээлэл өгөөд хаана байна гэхэд мэддэг юм багхгүй. IT-ийн хүн байсан төсөл хэрэгжиж явах үед бид нэр өндөр цалингаар цалинжуулж байгаа төсөл дуусан гол нөгөө нь цалингаагаа яваад гэсэн. Тэгээд сервер нь хайж явж байгаа нэг мохрын өрөөнд нэг юм тоосон дарагдсан ногоон гэрлээ навчижсэн тэгээд батсан ч юм уу байсан. За энэ л байх гэсэн юм. Тэгэхээр яг хөө ер нь бол манай төрийн бүх байгууллагууд тэр саяны 2 ийм албан тушаал ямар ч гэсэн байвал яасан бэ гэсэн нэг тийм санал хэлэх гэдэг юм л да. CI гэдгийг бол дөрөв хэлжсэн. Ер нь бол энийг бол бид хүн офис гэж харахаасаа илүү энэний цаана бол үйл ажиллагаа функц гэж хамгийн түрүүнд гол нь харах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр ер нь бол аль ч байгууллага дээр бол одоо байгууллагын дарга бол Chief Financial Officer байдаг. Өөрөөр хэлбэл тэр нэгэнд аж ахуйн нэг entity гэдэг утгаараа бол татвар бүртгэл бүх газруудад одоо тайлан тооцоо өгөхөөс ихсүүлээд тодорхой функц хариуцдаг учраас тийм мэрэгчлээ тэрийг ойлгодог байхыг тэр санхүү талаас нь шаарддаг. Тэгвэл өнөөдөр бид бол одоо байгууллага мэдээллийн технологи сурч хөгжлөө бодлоо гэж авч явна гэж үзвэл тэр байгууллагууд бол тэр чиглэлийн асуудал дээр шийдвэр гаргах төвчний тодорхой функцийг бий болгох шаардлагатай л гэдэг асуудлыг энд яригдж байгаа. Тэр нь бол тодорхой физик албан тушаалтан байна уу? Бусгай газар хэлтс байна уу? Энэ бол зөвхөн хэрэгжилтийн механизмын асуудал. Ер нь бол функцийн хувьд байх хэрэгтэй. Тэр дээр санал нэг хамгийн гол нь зарчмаа. Тэгэхээр энэ өнөөдөр бол тодорхойсон байхгүй учраас энэ дээр өнөөдөр бидний хэлцүүлгээ юу гэхээр яаж нэгэнд хэрэгцээ байна гэж бодвол энэ дээр бид цаашаа яаж явах уу гэдэг дээр л санаа гаргах тухай асуудал яригдж байна. Тэгэхээр энэ дээр бол жишээлбэл одоо санхүүгийн байгууллага бол аж ахуйн нэгжид утгаараа санхүүгийн тайлан гаргадаг шиг жишээлбэл одоо төрийн байгууллага бол мэдээллийн технологийн чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулах гэдэг жишээл тайландаг систем бий болгоход аянда тэрийг хийдэг цаана алба нэгж функц. Өнөөдөр бол төрийн байгууллагын даргаыг тавихтаа бол шалгуур тавьж байгаа ш. Энэ бол юу гэлээ? Төрийн алба. Учираас одоо төрийн намын харьяалтай хинч байсан тэр ажлыг хийж болно гэдэг шалгуур тавьдаг шиг өнөөдөр бол нэгэн төл тэр байгууллагын IT-ийн асуудлыг хариуцсан шүү гэдэг функцийг нь бол одоо юу гэдгийг одоо төрийн албаны одоо юугаар шалгуур критерий одоо үүрэг функц ажлын байрны тодорхойлж гэдэг юм уу? Энэ юмар л одоо шийдэх шаардлагатай л гэж хэлэх гээд байна. Энэ бүтцний ямар байх ёстой бэ гэж шийдэл талаас нь саналаа хэлмээр байна. Тэгэхээр энэ маань яг төрийн байвал гоё л байна гэдэг. Тэгэхээр өнөөдөр бидний цуглаад байгаа зорилго маань програм хангамж үйлдвэрлэлийн салбарын чуулган байж байгаа. Энийг яг үйлдвэрлэгчтэй ямар бенефит ашиг байгаа юм бэ гэдэг төрөнд төлөөгийн асуулт гэсэн модератийн асуултанд жоохон хариулт дутуу байсан. Бид нар юу юм аа гэж би бол ингэж бодоод байна. Одоо яам бүр агентлаг бүр газар болгон энэ IT-г ярих тийм дүртэй болооч гэхэд яг энэ IT-г хийж байгаа, нийлүүлж байгаа хөрөмжөний софтвер нийлүүлж байгаа талаас харахад очиод уулзаад ярих нь хэрэглээ талаас нь бизнес шаардлага тухайн үйл ажиллагаа талаас нь хамт ярилцах хэрэгтэй шүү гэх дүр дутагдаад байна л да. Тэгэхээр нэн даруй бол одоо ийм тийм засгийн газар ямар бүтэц байгаа, ямар газар байгаа гэж хичнээн тийм офис гэж ярихаасаа илүүтэйгээр яг ийм дөрүүд энийг ядаж нэг яг шаардлагатай шүү гэдгийг нь хийж өгөө байгуулуулчвал бид нар очиод уулзаад ярихад ийм төхөмтэй байна гэх. Тэгвэл бид нар очиод төрөмби жишээ хэлсэн очиод ярих гэхээр зөвхөн сервер юм уу сүлжээний мейнтенанс хийж байгаа хүнтэй тулж яар гэдэг. Нөгөөх маань яг энэ бизнес шаардлага ярьдгөө тэр баталцын дараагаас хэлсэн шаардлага боловсруулах ёстой нэг юм асууч. Яг газар болгон дээр байхгүй байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл CIO-гийн үүрэг юу гэхээр зэрэг IT-ийнхаа бодлогыг стратеги гаргана. Урт богино хугацаагаар. Тэрэн дээр баримтлах арчин бодлого тэр төрөл бүрийн юмыг гаргах ёстой нэ. Тэгэхээр зэрэг яг энэ нь одоо гарсан байгаа юм уу, гаргах гэдэг юм уу? Одоо жишээлбэл худалдаа авалтын газар гэдэг яамлын дунд байдаг ийм нийтлэг сервисийг үзүүлдэг газар шүү дээ. Тэгвэл одоогийн яригдаад байгаа CIO чинь тухайлбал энэ яамлын дунд нийтлэг сервис үзүүлдэг офис болох гэдэг юм уу? Яамд болгон дээр саяхан Бадрагийн хэлдэг яамд болгон дээр нь байх гэдэг юм уу? Аль хэсэг нь нэгдэх, аль хэсэг нь нэгдэхгүй юм. Худалдаа авалт гэж тэгэхэд чинь мэдээллийн систем худалдаа авалтанд тодорхойгүй байгаа юм байна шүү дээ. Бизнес процесс талаас нь сая өмнөх бэлтгэл дээрээс харж байхад бол мэдээллийн системийн тэр одоо өөрөлдвөл энэ офис өөрөө тодорхой эрхтэй байх хэрэгтэй.
худалдаа авалтын шийдвэрийг нь гаргах, худалдаа авалтаа хийхдээ IT-г одоо том институт хэрэгтэй гэдэг хамаг хөгжүүлэлтээ өөрсдөө хийх гэдэг нөө бүгдийг аутсорс хийх гэдэг нөө алийг хийх гэдэг тийм. Эсвэл ийм л асуулт асууж дээ. Өөрөөр хэлбэл яг одоо төлөвлөгөөнд гарсан байгаа юм болоо яаж бодлого асуултанд хариулъя. Ер нь бол GCI чи юун зорилттой гэхээр e-governance-ыг хөгжүүлэх нь баггүй тийм. E-governance-ыг хөгжүүлэх учраас энэ болохоор нэг хүн дээр байх асуудал ерөөсөө биш болоод байгаа. Энэ бол айгүй том институт байгаа. Том институт. Хэр сайн институт, хэр сайн тэр нь сайн байна. Тэдний хэмжээгээр бол явчихад байгаа. Тэр асуудал. Тэгээд ийм очиртай. 40000 сервис ер нь 40000 сервис нь болохоор одоо ингэдэг юм л да. Зүгээр яг айгүй энгийнээр хэлэхэд те ингээд Эстон улсад ингээд нэг нөхөр ингээд богоноор орж ирд юм байна. Тэгэхээр бид нар бол тэрнээс нь шууд хөөгөөд явчих хэрэгтэй. Гадаадаас одоо Европын холбоогоос ингээд богоноор орж ирж байхдаа гар утсаараа ингээд компани байгуулад тэгээд ингээд явсараад нөгөө нэг юунд орж ирж офис руугаа нэг айлын офис руу очиод хэрэгээ ихтэй пик хийчихээр буцаагаар авчихдаг. Богоноор явж байхдаа компани байгуулад ороод гэрээгээ хийчихэд буцаагаар авчихдаг. Энэ процессыг сайн судлаад ингээд үзчихээр ард нь тэр сервисийг хийх болцоодоо айгүй том структур байгаа байхгүй. Хамгийн гол нь заяа тэр структур хийхээс өмнө тэр big data-гийн хэлбэр байж ах хэрэгтэй. Өнөөдөр big data-гийн хэлбэр байхгүй бол тэр дээргүй давхарцаа би энэ дээр бүр нарийн нэг логик хийлээ бүр хамгийн топ логик ба. Юу гэхээр одоо нөгөө нэг юм сэл дөрвөлжинд нэг А гэдэг утга байх хэрэгтэй байна. Нөгөө нэг систем дээр яг тэр сэл хамгийн гол утга нь. Сара нөгөө нэг юун дээр сэл дээр А гэсэн утга байгаа байхгүй. Ямар нэгэн байдлаар хүнээс шалтгаалаад тэр нь А1 болчихдээ. Тэгээ энэ А1-2 чинь эцсийн клиент дээр үстэй ахин юм бэ гэдэг асуудал тулчгаар яагаад ч нөгөө сервис чинь 100 гарч чаддаг байх. Тийм шүү. Тэгэхээр big data-гийн бодлого явна. Тэрийг барьж авч том институт дотроо давхардахгүйгээр шин датаны генерашн хийгээд тэрийг сервис үүсгэж сервис гарчиж байгаа байхгүй. А энэ замыг зөв тодорхойлоод хууль эрх зүйлээр нь явуулчих юм бол 4000 сервисийг бол ямар ч платформ дээр гаргаж болоод байгаа байхгүй. А тэрийг нь хувийн эвсэл нь гараад хийчих болцоотой байгаа. Чуулганд олон чухал асуудлыг хэлэлцэн төдийгүй ирсэн зочид төлөөлөгчдөд зориулан дотоодын компаниудын технологийн дэвшилтэд бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан үзэсгэлэн гаргасан юм а. Энэхүү үзэсгэлэнд шахуу цагийн хуваарийн дагуу ажилдаг хүмүүсийн хэрэгцээнд нийцсэн, цаг үеэ мэдэрсэн, нийгмийн эрэлтэд тулгуурласан бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийн жишг зүйлс их байсан юм а. Тэгэхээр Монголын програм хангамжийн 2 дугаар чуулган дээр бол манай Rockmaster компани хамтарч бас энэхүү үйл ажиллагаа зохион байгуулалт дээр бас оролцож байна. Тэгэхээр манай Rockmaster компани бол одоо нэг EasyD гэдэгтэй үйлчлэгээр бас нэг монголчуудтай бас үйлчилж байгаа. Энэ үйлчлэгээ маань бол ерөнхий аль болох л ерөнхий мэдээлэл технологийн хэмжээ тустай юм хөнгөвчлж яадаг. 13 онд манайхын хэрэглэгчтэй танилцуулсан байгаа. Тэгээд нийт 13 оноос хойш манайхад 40 гаруй уран бүтээл уран сайхны уран бүтээлтэй бид нэр хамтарч бас борлуулалтын дээр хамтарч ингээд ажилласан байна. Энэ маань юу вэ гэхээр хүн болгоны одоо цаг хугацааг хэмнэсэн тийм ээ цаг завыг хэмнэсэн өөрийнх нь дурын сонголтыг хийхэд манай компани энэхүү үйлчлэгээ бол маш их одоо хэрэгцээтэй зүйл байгаамаа. Тэгээд энэхүү програм хангамжийн уулзалтан дээр ингээд бид нар бас компанийнхаа үйл ажиллагааг бас танилцуулаад гэж байж байгаа. Бид нар ерөнхийдөө урлаг соёлын үйл ажиллагаагаар нийт одоо тийм ээ мэдээж IT програм хангамжийн чиглэлээр энийг бол одоо урлаг соёл манайхан бас нэвтрүүлж оруулж байгаа тийм ээ. Аль ямар ч одоо зүйл хүнд хэрэгцээ зүйл гэж тэгэхээр бид нар цаашдаа одоо show 1 2 одоо портал сайт тийм ээ соёл урлагийн нийлсэн портал сайт мөн одоо CD борлуулалтыг онлайнаар борлуулах мөн одоо зөвхөн соёл урлаг дээр дагнсан одоо энэ хүү easy гэдэг үйлчлэгийг бид нар бас тусгай дугаараар лавлах хүргэлт гэдэг юм дээр бид нар бас энэ ондоо бас оруулах гэсэн төлөвлөгөөтэй бас явж байгаа. Ерөнхий бол одоо хүн хэрэглэхэд илүү хялбар байх үүднээс манайх бол easy ticket тийм ээ. Одоо бол яг манайхлаар явагдаж байгаа нь бол одоо ертөнд цомгийн борлуулалт бас хийгдэж байгаа. Дөнгөж саяхан бол бид нар манайх бас номин талс тоглолтын хамтлагийн тоглолтыг бас борлуулалтын дээр хийгдсэн байж байгаа. Одоо дараагийн бас тоглолтууд бас ерөнхийдөө бас орох гэрээ хэлцлийнхаа юмд бас явж байгаа гэсэн үг. Тэгээд энэ дээр бол мэдээж бүхэл төрлийн Монголд одоо байж байгаа үзүүрүүдийн үйлчлэгээнүүд тийм ээ. Үзүүрийн газрууд
газруудын бас ийм хаяг байршил одоо тийм ээ бидний байнгын харилцаатай жилийн гэрээтэй ажилтдаг дуур болон одоо улсын филармон хөгшөө босод одоо кино театруудтай бас бид хамтарч ажиллаж байгаа. Энэ бол нэгдсэн системээр бид нэр бол энийг бас ингэж нэвтрүүлж байгаа. Энэ юу гэхээр манай оюуны өмчийн газраас баталгаажсан өөрсдийн easy ticket гэдэг манай хөрөнгөсөн ийм систем хөгжүүлсэн байна. Манай компани цэвэр embedded электроник програм хөгжин чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд давуу тал нь ямар учиртай юм гэхээр манайх доод түвшний програм хөгжөөс болон дээд түвшний бүх хэмжээний бүх програм хөгжөөг бичих чадвартай. Бас техникийн зураг, PCB одоо тухайн төхөөрөмжийг бол манайх бас яг өөрсдөө хийдэг байгаа. Одоогийн байдлаар манай компани зойрны автомат хяналтын систем гэдэг системийг хийгээ байрлуулад байгаа. Энэ ямар ч юм бэ гэхээр одоо хүнсний ногоо эрхлэлтэйг аж ахуй албан нэгж байгууллагууд маань зойрныхоо температурыг хэмжиж чадаагүй бол бас хүнсний ногоог маш амархан муутгачдаг байгаа. Энэ систем маань ерөнхийдөө бол айлын гэрт байрлана. Удирдлагын төхөөрөмж нь тэгээд температур мэдэрч чийгшил мэдрэгч болно. Тэрдгээр зүйлүүд маань зойронд нь байрлах юм. Тэгээд хүн маань гэрээсээ болохоор аж эрхлэгч маань зойрныхоо температурыг биеийг тэдэн градусд байрлуулж өгнө шүү гэсэн. Одоо командыг өгснөөр тухайн зойрны температурыг болохоор тодорхой заасан градусд байрч чадгаар тийм систем болоод байгаа. Эх оронд маань одоогоор электроникийн салбар бол нэг хангалттай хөгжөөг байгаа. Тэгээ манай компани маань эх орондоо электроникийн салбарыг хөгжүүлээд автоматжуулалт чиглэлээр хөгжүүлээд эх орныхоо нэрийг өрнөл дэлхийн тавцанд гаргах зорилготойгоор л ажиллаж байгаа. Чуулганы төгсгөлд хилцсэн асуудлуудыг багцлан дүгнэж зөвлөмж гарган оролцогчдод танилцуулсан юм а. Мөн тулгамдж буй асуудлаа эмхтгэн тусгасан өргөх бичгийг төрийн өндөрлгүүдэд хүргэж Монгол толгойг дэмжих сан байгуулах зэрэг олон саналыг гаргасан юм а. 2 дахь жилдээ зохион байгуулагдж байгаа салбарын чуулган харьцангуй үр дүн сайтай байна гэж дүгнэж болох юм. Учир нь чуулган зохион байгуулснаар салбарынхан асуудлаа ярилцаж олон талаас нь харсан оновчтой шийдвэрүүдийг гаргаж чадсан. Ийхүү салбарынхны хамтын уялдаа холбоо сайжирснаар бусад салбар руу хүчээ нэгтгэн хандах өндөр ач холбогдол биелэлээ олж эхлэх юм а. Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн чуулган 2013 онд анх зохион байгуулагдаж тулгамдсан асуудлыг тодорхойлж үйл ажиллагааныхаа чиглэлийг гаргасан. Цаашдаа дэлхийн жишгт нийцсэн бүтээгдэхүүн үйлчлэгийг бий болтол жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах юм а.